нийгэм дэндүү харгас болсон байна. Хүнтэй муудлагад бензин хасаагаад амьдаар нь хүнийг шатааж алж байна. 13 настай охиныг хүчиндээд 57 удаа заазуулдаад алж байна. 8 настай охиныг тэр өвсгөлд хүчиндээд мөчлөөд тэр контейнерын хооронд аваачаад цүнхэнд хийгээд хайж байна. Уржигдрын тэр гарч байгаа мэдээ 8 настай охиныг хүчиндээд 0 даваачаад хийж шít. Энэ бүхэндээ яаж тэмцэх юм? Ерөөсөө л төр эрүүгийн ялын бодлогоор тэмцдэг байхгүй юу? Тийм учраас энэ цаазын ялыг сэргээх ёстой. Өнөөдөр тэр 8 настай охиныг хүчирхийлээд мөчлөөд жорсонд хайсан улгаад засархуу нийгэмд засрахгүй байхгүй юу? Тэр өмнө нь 2-3 үйлдэлтэй ял идлээд засраагүй гарчгээд дахин ийм гэмтрэг үлдэж байгаа байхгүй. Тэгтэл тэр хүнд 10 хэдэн жилийн өгнө гэж одоо юу гэсэн үг вэ? Шагнал юм уу? Бүх насаараа 20 хайлыг өгсөн ч гэсэн тэр нөхөр засрахгүй. Бүх насаараа 20 хайлыг өгсөн тохиолдолд 25 жил болоод одоо юу гэдэг магдангаа суллагдаж болно гэж байгаа. Тэгэхээр тэр 21-тэй нөхөр бүх насаараа 20 хайл өгсөн ч гэсэн 46-таа болцсон эсрэглээд гарчээд ахаад нэг хүн ална штэ. Нэг юм хэд хэдийг ална штэ. Яагаад ард түмний хөрөнгөөр, яагаад ард түмний мөнгөөр, яагаад алуурчин бэлтгээд байгаа юм? Тэр элбэгдүүлж ерөнхийлөгч багтаа энэ цаазаар ахуулыг хориглоно гэд санаачлалаар ярьсаар байгаад энэ байхгүй болгоцсон. Тэгээ өнөөдөр хүн санаатаа алхаад 8-аас 15 жил, хүндрүүлэх нөхцөл байдалтай алхаад 12-оос 20 жил үе бүх насаар нь гэж байгаа байхгүй юу? Гэхдээ хүний аим ийм үнэгүй болцсон юм уу? Ийм нийгэмд бид нар амьдрмааргүй байна. Өчигдөр ичихгүй тэр улсын их хурлын гишүүд энэ талбай дээр баахан хүүхдүүд цуглуулчаад өмнө гараад дуулж бүжиглээ зогсож байгаа байхгүй юу? Гэхдээ ичих хэрэгтэй шүү дээ. Болох хэрэгтэй шүү дээ. 6 сарын 1-нд энд байгаа улсын их хурлын бүх гишүүд тэр аймаг дүүрэг дээр очиод нөгөө одон галдуулсан явж байгаа байхгүй юу? Одон галдуулах хэдний ажил муу юм уу? Гэтэл өнөөдөр хүүхдийн эрх, хүний эрх ингэж зөрчигдөж байгаа тохиолдолд энийг хамгаалах хуулийн санаачлалтай. Энэ 76-ыг чинь хууль санаачлаад нийгмийн харилцааг зохицуулаад тохинуулаад өгөөч гэж сонгосон болохоос биш тийм үү? Энд тэнд одон галдуулаад алиа салбартаа шиг хүүхдийн өмнө очиод дуулаад бүжиглээ зогсчээ гэж бид нар сонгоогүй байхгүй юу? Өнөөдөр цаазын ял байхгүй учраас хүн алсан хүнд оногдуулдаг ял шийтгэл нь бага учраас өнөөдрийн өнөө усууд хүн алс тоглож шít. Хэрвээ чи хүн алах юм бол чамайг адилхан алдгиймаа. Тийм ээ? Чи хүнд гэмтэд зовдоох юм бол чамд олон жилийн хорих хал өгөх юмаа. Чи хүнийг онц хэрцгийгээр одоо тийм ээ тамлан зовоо бол чамд олон жилийн хорих хал өгнө гэхээр тэр хүн өнөөдөр тэр гэмтрийг хийхээс болох ёстой байхгүй юу? Гэтэл өнөөдөр хүн ална 8 жил, хөнгөрүүлнэ 5 жил гарна, 6 жилийн ялтай. Их ярих юм бол болгоомжгүй гэж ярих юм бол тэнцэж ч болно, хоригдохгүй ч байж болно. Ийм л болцсон байна шүү. Тэгээ энийг энэ өнөөдөр улсын их хурлын гишүүд, хууль санаачлагчид одоо яагаад хийхгүй байгаа? Хүүхдийн эрх зөрчигдөж ийм аимшигтай гэмтрэгүүд гараад хахад яагаад энэ асуудлаар улсын их хурлын гишүүд нэгэнч дуурахгүй байгаа юм? Яагаад энэ төрлийн сайдуудаас, энэ дарга агентлагийн дарганаас яагаад нэгэнч энэ асуудлаар ярихгүй байгаа юм? Энэ улсууд хүүхэдгүй юм уу? Энэ улсууд охин өргөө юм уу? Хүүхэдгүй байсан ч гэсэн энэ ард түмний иргэдийн эрх ашигыг хамгаалах гэж хууль санаачлнаа, хууль батлнаа гэж хууль тогтоогч босон байгаа үстэй. Ард түмэн бид улсын их хурлын гишүүдээс засгийн газраас хууль зүйн амнаас бид нар шаардмаар байна. Монголчууд бол их амжчихна. Өөртөө л хамааралгүй бол бусдын асуудлыг хайдаг байхгүй. Тэгж болохгүй шүү дээ. Эн чинь бидний үр хүүхэд үлдэх нийгэм байхгүй. Энэ нийгмийн төлөө бид нар хэлж ярих ёстой. Тэр дундаа би бас хуульчтай хандаж бас хэлье. Миний аав бол хэлдэг байсан. Эмч хүн гэдэг бол хуу хүнийг эмчилдэг юм аа. Хуульч хүн гэдэг бол нийгмийг эмчилдэг юм аа гэдэг. Тэгвэл өнөөдөр манай эрхэм өмгөөлөгчд минь энэ асуудлаар нийгэмд дуу хоолойгоо би хүргээсэй гэж бодож байна. Энэ хууль тогтоогч нартыг сонстол, ичтэл нь, хаалтал нь, хийтэл нь бид нар энэ үгийг хэлэх ёстой.